Баруун аймагуудын аялал 2 дугаар хэсэг. Толгой нуурын эрэхтэй хэд хоног амарсны дараа бид сутай хайрхны зүг хөдөллөө. Энэ аялал нэгэн сэтгэл хоногш үйл явдал болсон юм. Бид Казах төмний ургийн баярт уригдан оролцож, соёл ёс уламжлалыг үзэж сонирхсон юм. Өвгөд хөгшөд залуус хүүхдүүд цуглаж, угсаа гарлаа танин мэдж баяр наадам хийн баярлаж байлаа. Хүн бүрийн нүдэнд баяр хөөр хэлсэн үг бүр нь ахан дүүсийн эв нэгдлийг илэрхийлж байлаа. 32 бүх баярлдаж үхэр өргөх тэмцээн болж доомбрын аялгуу, Казах дээлний өнгө, гэрийн чимэглэл ур хийц бүр нь өв соёлын үн цэнийг илтгэнэ. Эзэн Шингис хааны урсад мэн үү? Хонраксын нэрэмжэд арга хэмжээнд орус хорхорсэн гэсэн Улаанбаатар хотын зочин төлөөлөгчд та бүхний амрыг айлтгий Тансаг баян нутгийн таван бүгдийн орглоос хотод олон мундасан ховд голыг хөнөөс Сэлэн саган голтой сүрмөгөндөр алтайгаас Казахран хатва дөрвет арда түмний өмнөс мэндшилгээ дэвшүүлээ Орон зүгээс нармандаж баруун зүгээс сар жаргаж тарсан тараган хож табан хошуу мал сүрэг хал дөрөн бэлчээж үэн дүү дэлгэрч буян кишиг аримчих болтулгээ Табухны алтын шаргам гэрэтэж амжилтаа болох болтугай Табан бүгдийн өргөшөг тансаг өндөр болтугай Ховдугалийн уусч хосги тунгулаг болтугай Табухны ию сансан Иесус сагаан хүслэн сэтгэлчлэн бүтэх болтугай Казах ард түмэн бол зочломтгой зангаараа алдаршсан. Эртний нүүдэлчин соёлоо өнөөдрийг хүртэл өвлөн хадгалж ирсэн ард түмэн. Та баян өлгийн нутгаар аялахдаа Казах айлд зочловол тэдний халуун дотн угталт хүндэтгэлийн бэлэгдэл болсон дастархан буюу зочны ширээ таныг гайхшруулна. За бисүү цай. Так. Ургийн баяр сайхан болов. Казах төмний үе дамжин уламжлагдсан нэгэн онцгой хоол бол Бишбармак. Бишбармак гэдэг нь Казахаар 5 хуруу гэсэн утгатай. Эрт дээр цагта энэ хоолыг гараараа иддэг байсан нь ийн нэршил үүсгэд нөлөөлжээ. Бишбармак бол Казах төмний сэтгэлийн илэрхийлэл нэгэн онцгой амт билээ. Юуны өмнө Бишбармак хийхдээ эхлээд маха бэлтгэх хэрэгтэй. Бүх хэсгийг усаар сайтар угааж, хайлс судлууд болон бусад булчирхайнуудыг түүж бэлтгэн. Маха эвдэж жижиглээд хүйтэн усанд хийж зөөлөн гал дээр бүрэн зөөлөрч болтол 2 цаг орчим чанана. Буцлаж буй шөлнөөс хөөсийн авсаар цэвэрхэн шүл гаргана. Давс, лаврын авч, баг зэрэг хар перц нэмнэ. Уриланда өндөг баг зэрэг давс хийж усаар зуурна. Зуурмгийг 10-аас 15 минут амраана. Дараа нь нэмгэн элдэнэ. Элдсэн урилан дээрээ тос түрхээд жижиглсэн луунгаа тараан байрлуулад хуйлаад 15-аас 20 минут жигнэж болгоно. Ингээд хоолой тавглаж дээр нь гурилаа тавиад шөлнөөсөө баг зэрэг хийгээд зочиндоо барьдаг байна.
Бид маршрутынхаа дагуу хөтөлбөрийнхаа дагуу Улаанбаатар хотоос гарч замаараа сайхан дундын одоо сайхан буудлуудаараа бууж амраад за ингээд одоо алс хязгаар нутаг баруун алс хязгаар нутаг Баян Хөлгийн аймагт ирлээ. За ингээд бидний одоо олон дахин ирж зочилдог Дамис ахынд одоо зочилж ирлээ. Ах нар маань одоо урдын адил нөгөө нэг хүндгэлтэй сайхан зочломтгой зангаараа сайхан эдээ шүүсээ бэлдээд сайхан ухтаж авцгаалаа. За хоёртоо баярлаа. За ах сайхан өрөөлөө ирлээд амжаар гасан масмызга болсон басмызга мамт болсон алдымызга баскет биш нэмсэн баскет биш king бил версэн кет биш сорспес ман барат пэлэдэн түз барат хатардан сактас ода манай ирсэн хүмүүс ода айны зам сайн явж урд насалж удаан жаргаж ажил амжилаас сайн юм гисье. За өрөөлөөр болгоо. Баян Хөлгийн аймаг маань одоо өнөхөр зочломтгой сайхан ард түмэн байдаг. За ингээ үндэснийхээ одоо хоолоор Дамис ахын маань ахих маань дайлж байна. Ингээд одоо зочид биелэгчд жуулчдыг аялагчдыг бол одоо энэ сайхан нэрийн хоолоороо дайлдаг ийм олон ард түмэн. За энэ хоолны нэг жишээг нь одоо манай Дамис ах үзүүлээд байж байна. Ингээд хүндээ сүүжээ өгдөг те. Тэгээ цаахан даал ингээл хоньны одоо мах биш бармак гэж одоо ийм сайхан хоол байна. Бид өрсөн хүмүүстэй аз жаргалыг өрөөн явцгаалаа. Өлгийн хотын төв хэсэгт байрлах Медиана буудал нь тухтай, найрсаг орчинг бүрдүүлсэн 3 одтой зочид буудал юм. Хотын төв талбайн ард байрладаг. Буудлын өрөөнүүд нь аялагч жуулчдад ая тухтай байдлыг эрхэмлэн тогтжуулсан Wi-Fi интернет, зочдын хэрэгцээнд нийцсэн тогтчлттой, найрсаг хамт олон, тав тухтай уур амьсгалаараа зочдын сэтгэлд нийцдэг онцлогтой. Медиана буудалд байрласнаар та Өлгийн хотын соёл, байгалийн үзэсгэлэнг мэдрэхийн зэрэгцээ, амтд хоол, тав тухтай орчинд амрах боломжтой. Монгол орноор аялахдаа казах түмний ёс заншил, гайхалтай амттай үндэсний хоол бүхий онцгой соёлыг биеэр мэдэрч, амтлан тухлан саатаарай. Энэ бол таны аяллаа мартагдашгүй нэгэн өнгө болох нь дамжиггүй. Аялал дуусахч дурсамж үргэлжлэнэ.